За дараагийнхаа зөвлөгөөгөөр шинээр Grok chatbot-ыг ашиглан хэрхэн ээлжид жилийн төлөвлөгөө хийх вэ? Тэгэхээр тодорхой хэмжээний ээлжид жилийн хөтөлбөрийг хийхэд бол тодорхой хэмжээний бүтэц шаардлагатай. За бүтэцд бол сэдэв, зорилго, зорилт, хамрах хүрээ, хугацаа, үр дүн, хэрэглэгдэхүүн, заах арга, суралцсан үйл ажиллагаа, гэрийн даалгавар гэсэн юм ерөнхий бүтэц байж болж байна. Та бас өөрийнхөө хичээлийн онцлог тохируулаад энэс арай өөр бүтэц ашигладаг байж болно. Гэхдээ бүтцийг ер нь заавал зааж өгөх хэрэгтэй. За ингээд сэдв зорилго дээр бол шууд одоо жилийн төлөвлөлтнөөс за би жишээлбэл 7 дугаар ангийн газар зүйн жилийн төлөвлөлтнөөс сэдв нь глобус ба газар зүйн зургийн ялгаа гэдэг. За зорилгыг уулаад тавьчих. За хамрах хүрээ нь болохоор 7 дугаар анги 15 настай сурагчид. За хугацаа нь 40 минут. За үр дүнг бол бид суралцсан үр дүнгийн шалгуураас авах Apple их зүгээр. За одоо жишээлбэл суралцсан зорилт энэ дээр өгч байсан байна. За энэ дээр суралцсан зорилтыг бол оруулаагүй байсан юм байна. За тэгэхээр суралцсан үр дүн нь болохоор энэ хэсгийг авч тий. Глобус газар зүйн зургийн зөвшөөрлийг харьцуулах замаар байрлал зөвчиг зайг тодорхойлж тойм зураг үлдэж чаддаг болсон байна. За энийг үлдэж чаддаг болно гэдэг. За ингээд хэлжлийнхаа. За энийг файлаар оруулсан ч болно, эсвэл бол ингээд текстээр оруулсан ч болно. За тэгээ Grok дээр өгчөөр за одоо орой мэдчихдэг юм даа. За байна. Бүтцийн дагуу ээлжид хичээлийн хөтөлбөрийг боловсруулж өгнө. Ээлжид хичээл арга барилыг зааж өгч тоо тийм. Шинжлэх ухаанч арга барилаар төлөвлөгдсөн байх ёстой. За одоо нийгмийн ухааны хичээл бол шинжлэх судлах арга барил ч юм тийм. За баярлалаа гэд саяхан текстийг доор оруулаад өгье. За ангууд мөн thinking буюу бодож эхэлж байна. Таны хүсэлтэд ээлжиж жилийн хөтөлбөрийг боловсруулж өгье гэдэг. За ингээд харж яхад бол энэ цаана ингээд одоо thinking буюу бодож байгаа. Одоо энэ хариултуудыг ингээд бүдгэрүүлсэн текстээр харуулж байна. Тэгэхээр бид нар урьдчилаад шинжлэх ухаанч арга барил гэдэг бол ийм үе шатнаас бүрднэ гэдэг ингээд промпт өчээд Grok руу ингээд за энийг бол шинжлэх ухаанч арга барилын үе шат гэж нэрлэж байгаа шүү гэдэг ингээд ойлгуулчих юм бол яг тэр өөрийн чинь одоо оруулсан шинжлэх ухаанч арга барил эсвэл шинжилгээ судлах арга барилаар ч юм уу тийм хичээлийг төлөвлөж өгөх юм боломжтой байдаг. Тэгэхээр энийг бас промпт өчөд анхаарах хэрэгтэй. За ингээд минут харангийн хугацаанд бодож байна. За энэ дээр бол манайхан юу гэдэг төвчээр алдрах гэдэг юм уу тийм шаардлага байхгүй. Бид нэр жишээлбэл 40 минутын хугацаатай одоо ээлжид хичээлийн хөтөлбөрийг боловсруулахад нэлээдгүй хугацааг зарцуулдаг. Тэгээ эндээс бол яг шууд энэ ээлжид хичээлийн хөтөлбөрийг гаргаж аваад шууд хэрэглэх гэхээс илүүтэйгээр бид энэ дээр санаа авах нь бол хамгийн
одоо зөв зүйтэй зүйл гэж харж байгаа. За магадгүй маш тодорхой промпт бичээд шууд хэрэглэх юм юу гаргаж авч болох юм. Ээлж хичээлийн хөтөлбөр. Гэхдээ яг одоогийн төвшөнд бол одоо багшийн ажлын онцлог, одоо лог сэтгэлгээд онлын юмнууд ойлголтууд гэдэг юм уу те. Эдрийг химэл оюун бүтээж өгч чадах боловч одоо эргээд яг сурцтай харилцаа тухайн ангийн онцлог, сэтгэл хөдлөл, төр мэдрэмж, хариу үйлдэлийг бол урьдчилан тооцоолох боломжгүй учраас энийг зүгээр ажлаа хөнгөвчлөх байдлаар ашиглах нь бол бас их зүгээр юм байна. Зүгээр юм болов уу гэж харж байгаа. За ингээд сэдв зорилгыг өгсөн. За зорилтыг крокоор тодорхойлсон. Сурагчид глобус болон газар зүйн зэргийн ялгааг ойлгож тэдгэрийг ашиглан байрлал зөвчийг зайг тодорхойлох чадвар үүссэн байна. За хүр түн бид нар эндээс оруулсан. За хэрэглэх түн дээр нь юм байна гэд. За харгана багаар ажиллавал хэлэлцүүлэг хийн, асуулт хариултын өмнө практик даалгавар үнэлгээний гэд. За ингээд суралцсан үйл ажиллагаа буюу нөгөө багш суралцагчийн үйл ажиллагаа. Багш сурагчдад дэлхийн хэлбэрийн талаар асуулт тавьд өртний мэдлэгийг төвчүүлнэ. За иймэрхүү байдлаар юм тавч бөгөөд юм тодорхой юу өгсөн байна. Одоо энэ дээр жишээлбэл нэмж сайжруулах юм боломжтой. Идэвхтэй суралцах аргуудыг хичээлийн төлөвлөлтөд оруулж өгнө. За ингэ нэмж суралцах аргууд жоох идэвхтэй сургалтын аргууд тийм ээ. За ингэж мөн бодож байна. За идэвхтэй сургалтын аргуудаа бол өөрсдөө бас багш нар промпт бичгтээ оруулж болох юм те. Би энэ хичээл дээр ийм арга хэрэглэх гэсэн юм аа. Аль нь илүү тохиромжтой байна гэж бодож байна ч гэдэг. Эсвэл одоо сэтэлжүүлэлтийн хэсгээ. Өмнөх хичээл дээр тийм сэдв үзсэн. За тэгэхээр би дараагийн хичээлдээ хүүхдүүдийг идэвхтэй татаа оролцуулахын тулд ямар төрлийн сэтэлжүүлэлт хэрэглэх вэ? Эсвэл бол зөвхөн дан асуултуудыг бас асууж болно. За энэ хичээлийг би одоо өөрийн оролцоо багтаагаар сурагчдын идэх оролцоо ихтэйгээр зохион байгуулахын тулд ямар асуултыг ашиглах вэ гэдэг. Иймэрхүү байдлаар одоо промптоо олон янзаар туршиж үзэж тухайн ээлж хичээлийнхээ хөтөлбөрүүдийг шинээр хийлгэх, сайжруулах ийм бас боломж байна. Ер нь бол одоо юу гэдгийг ChatGPT, за Gemini, Cloud, Copilot, DeepSeek гэдэг одоо яг олон нийтэд түгссэн ийм чатботууд дундаас бол яг энэ логиктоо сэтгэх, хүн шиг сэтгэх тал дээр бол Grok буюу энэ Elon Musk-ийн XAI гэдэг компани бүтээсэн чатбот бол нэлээд давуу талтай байна гэж харагдаж байна. За яг иймэрхүү ойлголтуудыг та бүхэн бас ChatGPT-ээр, Copilot дээр, Gemini дээр, DeepSeek дээр өгөөд үзээрэй. Тэгэд үр дүнгуудыг мэдээж харьцуулж хараад ер нь аль нь надад илүү одоо миний хичээлд, миний заах арга барилд илүү тохирсон юм хариулт өгж ийн бэ гэдгийг хараад аль чатботыг, аль хиймэл оюуны платформыг ашиглахад өөрөө сонгох юм боломжтой. За энэ бол нэлээд одоо удаан бодож байна. Жишээ одоо баг 2 минут 30 секунд те. За 75 76 гэдэг маш их олон зүйлийг эргцүүлж бодож ингэж хариулт өгөхдөө бэлтэж байгаа байдал харагдаж байна. За бид нар ээлжид хичээлээ яг ингэж шинжилж байгаа шиг магадгүй төлөвлүүлж байгаа шиг нэг хичээлийг бас төлөвлүүлэх боломжтой. Нэг хичээл дээр бол
зорилго нь тодорхой, суралцахын зорилго нь тодорхой, үр дүн нь тодорхой бичээтэй байж байгаа шүү дээ. Тэгэхээр за одоо магадгүй нийтдээ одоо 10 цагийн багтаамжтай ээлжид хичээлийг хэрхэн төлөвлөгч байж гэдэг юм уу? Эсвэл яг өөрийнхөө одоо хийж дассан тэр загвараа ийш нь Word file оруулаад за энэний дагуу одоо нэг хичээлийг төлөвлөж өгнө үү? Эсвэл хийгдсэн нэг хичээлийн за одоо ээлжид хичээлийн хэсгээс урдлын буюу одоо ерөнхий нэгжийн төлөвлөлтийг бас оруулаад шинжилүүлэх санал авах юм бас боломжтой. Тэгэхээр бид нар нэгж ээлжид хоёрыг бол юу гэдгийг хоёулангийн ижлэхэн промптоор сайжруулах бол хэцүү. Яагаад гэвэл нэгж хичээл гэдэг нь илүү өргөн ойлголт. За ядчил одоо юу гэдгийг те нэгжийн төлөвлөлт дотор ч юм ээлж хичээлүүдийг чинь эслэх хувь. За магадгүй зарим хичээл 40 минут, зарим хичээл нь одоо 80 минутаар төлөвлөгдөхийг бол хэмэл оюунаас асуугаад за аль сэдвийн илүү хүнд байж болох вэ? Магадгүй одоо юу гэдгийг газрын зураг гэсэн ээлжид нэг хичээл маань 10 цагийн ээлжидтэй баг. Цаанаас төлөвлөснөөрөө бол магадгүй зарим газрын зургийг унших гэдэг нь 40 минутаар байх юм бол энийг бас 80 минут болгох сунгаа зарим нэг хичээлийн агуулгыг багасгах, ихсгэх гэдэг одоо маневрыг бас хийх боломжтой. Тэгээ ер нь бол бидэрт өгөгдөж байгаа одоо энэ суралцахын зорилт, сургалтын зам хөтөлбөр, за хичээл сургалтын үр дүн үнэлэх шалгуур, за шалгуурыг хэрэглэх зөвлөмж гэдгийг ч юм бол мэдээж нэг баг юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүс магадгүй сэдвээр нэг цохогч байдаг юм уу хийсэн учраас 100% тэр зөв байх одоо тийм бүх одоо таарч тохирох бүх хүүхдэд таарч тохирох зүйл гэж бол байхгүй. Тийм учраас тухайн хөтөлбөрийг цагийн задаргааг те баг зэргийн өөрийнхөө одоо заа харга барил, өөрийнхөө онлын мэдлэг, за сурагчд хүрэж байгаа одоо үр дүнгээсээ шалтгаалаад өөрчлөх боломжтой. Заавал хатуу тогтсон тэр цагаар заахгүйгээр тухайн цагтаа ээлж нэгжийнхэн цагт багтаагаад ямар хичээлийг 40 минутаар орох уу, ямар хичээлийг 80 минутаар орох уу, за батгалыг хаана хэрэглэх үү, за төгсгөлд нь ямар тестээр шалгалт авах уу гэх зэргийг бол хэмэл оюунтай зөвшөлтсөд ингээд өөрийнхөө онцлогийг тусгаад промпт өчөөд ингээд явах юм бол одоо өөрийнхөө онцлогтой ээлжид бол нэгж хичээлүүдийг хийх боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл бид нар ууч ингээд бүгдийн өөрөө бодод сэтгэхэд ингээд ихт бол нэлээд сайн хичээлийн хөтөлбөрийг ихт бол нэлээд их хугацаа зарцуулагддаг. Тэгэхээр одоо бид нар тодорхой хэмжээний бэлэн одоо туслагч байж хахад бидний нэг бол зайлшгүй ашиглаад өөрсдөө хөтөлбөрийг за энэ бүр ингээд маш удаан бодоод эхэллээ. Та ингээд тэр цаана бодож байгаа хэсгийг ингээд уншихаар нэг өгүүлбэрүүд ингээд автагдаад байгаад байна. Тэгэхээр магадгүй ингээд 20-30 минут ч юм уу хамаагүй бодчих магадгүй тийм. Зэрүүдээр нь баг зэрэг алдаа гардаг ч юм уу тийм. За тэгэнгүүт нь дундуур нь таслаа. За одоо дуусах уу гэдэг ингээд. За тэгэнгүүт идэвхтэй сургалтын аргуудаас бол ингээд багаар ажиллах, хэлэлцүүлэх практик даалгавар бол ээлж хичээлийн төлөвлөлтөнд оруулах нь 100 юм байна гэсэн ийм хариу өгч. За ингээд промптыг бол олон дахин туршиж чагаад яг өөрт хэрэгтэй гэсэн промптоо ингээд бичиж хадгалчих юм бол асуудалгүй байна. Ээлжид болон нэгж хичээлийн төлөвлөлтийг таны хөдөлмөрийн хөнгөрчлөх байдлаар бол ядаж арга ясан босгоод өгчих юм боломжтой байгаа шүү. За амжилт хүсье.